За Говьсон бүр дэх аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих анги нь 2017 оны 7 сарын 1-ээс эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, эрүүгийн хууль, бусад холбогдох журам зааврыг үйл ажиллагаанд мөрдлөг болгон иргэний талаар шүүхийн шийдвэрээс гарсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэх чиглэлээр ажиллаж байна. Нийт 200 гаруй нээлттэй дэглэмийн хоригдлуудад нийгэмшүүлэх болгонд эдгээрийг нийгэмшүүлэх үйлцэн гэмт хорийн төлбөрийг барагдуулах чиглэлээр ажиллаж байна. За хоригдлыг нийгэмшүүлэх ажил төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бясалгал хүн болох учир шинэ бичиг үсэггүй хоригдууд бичиг үсэг заах бичиг баримтгүй хоригдлуудыг бичин баримтжуулах, сайн дурын нийгмийн даатгалд хамруулах гэсэн төлөөр нийгэм сэтгэл зүйн албан ажиллаж нийтдээ 190 хоригдлыг ажлын байраар хангаа энэчнээс 190 хоригдлоос 100 цалин хөлс бодогдсон гэр орон төлбөрт нь суудчих байна. Хоригдлыг ажлын байртаа хангаснаар хоригдлын дундаас гарч болзошгүй гэмт хэрэг зөрчил 100% хорхангийн хэмжээнд багассан. Хоригдл ажлын байраар хангацснаар нийгэмд учруулсан гэм хорийн төлбөрөө төлөх нэгдүгээрт, хоёрдугаарт шагналын хоногоор шагнагдаж сард 10 хоног хүртэл шагналын хоногийн урамшуул авах. Ингээд шагналын хоног авснаар хоригдл тодорхой эдлэх ялынхаа хууль заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 225 дугаар зүйл зааснаар тодорхой ялыг эдэлснээр хугацаанаас өмнө суллагдах эрх зүйн байдал үүснэ. Шинээр батглан гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулинд хорих ангийг дэглэм зэрэглийг хуучин чанга жир онцгой гэж байсан бол одоо нээлттэй хаалттай гэсэн зэрэглэлд хуваадаг болсон. Манай Говьсон аймагт 425 дугаар нээлттэй хорих анги маань нээлттэй зэрэглэлд хамрагдаг. Нээлттэй зэрэглэлд маань анх удаагийн ял шийтгэлтэй 2 жил ял шийтгүүлсэн хоригдол нээлттэй зэрэглэлийн тусгай зэрэглэлд нь 2-оос дээш хорихыг шийтгүүлсэн хоригдол болон хаалттай дэглэмээс дэглэм буурсан хоригдлууд ял эдэлдэг. За нээлттэй зэрэглэл ял эдэлж байгаа хоригдлуудын эргэлт уулзалт нь нээлттэй энгийн зэрэглэлийн хоригдол түр хугацааны уулзалтыг ажлын 5 өдөр 1-3 цагийн хугацаанд уулзч болно. Удаан хугацааны уулзалтыг сард 1 удаа ар гэрэл төрөл саатантайгаа 72 цаг хүртэл уулзнаа. Нээлттэй дэглэмийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол маань 7 хоногт 1 удаа төр хугацаагаар 45 хоногт 1 удаа удаан хугацааны уулзалтыг нээлттэй дэглэмийн энгийн зэрэглэлд байгаа хоригдол маань уцаар ярих нөхцөл боломжийг бол хангагдсан ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Нээлттэй дэглэмийн тусгай зэрэглэлд байгаа хоригдол маань 7 хоногт 1 удаа 5-аас илүү минутгүйгээр ар гэрийнхэнтэйгээ уцаар харилцах боломжтой байгаа. Шинээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд цахим уулзалт гэж нэр томьёо орж эргэлт уулзалт нь эрх боломжгүй алслагдсан сумд аймагт байгаа хоригдлуудыг цахимаар Facebook, Twitter, видео чатаар уулзуулах, бие биеэ төрсэн харилцаагаар уулзуулах тийм нөхцөл боломжоор хангагдав. Энэ ажил энэ оноос эхлэн хэрэгжиж эхлээд байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Говьсон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дахь нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэх сэтгэлгч чарын цэцэрлэг байна. За тус ангийн шийдвэр гүйцэтгэх дасгал нь иргэн ирүү, захиргаа зөрчил гэсэн 4 төрлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг байгаа. Үүнээс эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь болохоор хорхоос өөрчлөлтийн ял эдүүлэх ажиллагааг бол дагнан хариуцаж явуулдаг юм онцлогтой байна. За иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нь бол иргэний хэргийн журмаар иргэний шүүхээр шийдвэрсэн гүйцэтгэх баримтчиг болон эрүү өвшөө захиргаа зөрчил шийтгэх тогтоолонд иргэнд олохоор шийдвэрлэгдсэн гэм 20 хохиролтой гүйцэтгэх баримтчиг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулдаг байна. Шийдвэр гүйцэтгэх дасгал нь бол одоо Монгол Улсын хувь зүйн дотоод хэргийн сайдын 2017 оны 9 сарын 1-ний өдрийн тушаалаар үр төлбөргүй талаарх тодорхойлолт авалгааг бол
иргэн болон хуулийн этгээдэд олгогдож байна. Иргэн болон хуулийн этгээд нь бол иргэн бол иргэний үнэлгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчлэгээний хуулбарын хамт голомт банкны 140 510 3951 гэсэн тооцоолсон нь зохих төлбөрийг тушааж баримтын хамт шийдвэр гүйцэтгэх тасалд өөрийн биеэр авчирч өгч тодорхойлол авлага авах боломжтой юм аа. За иргэн 2000 төгрөг, хуулийн этгээд 100000 төгрөг тушаадаг байгаа. Шинжлэгдэн батлагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль бол иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хорхоос бүртгэл яд эдлэх ажиллагааг бол одоо нэлээд олон зүйлсээр бол дэлгэрэнгүйгээр зааж өгсөн байгаа. За иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хорхоос бүртгэл яд эдлэх ажиллагаа гэдэг нь маань хорхоос бүртгэл яд эдлэх ажиллагаа гэдэг нь шийтгэх тогтоолын дагуу одоо иргэн болон хуулийн этгээдэд оногдуулсан ялгыг одоо хэрэгжилтийг хангах ажиллагааг бол хэлж байгаа юм аа. За хорхоос бүртгэл ял гэдлэгт бол одоо нийтэд тустай ажил хийх ял, эрх хасах ял, зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ял гэж ангилж байгаа. Хорхоос бүртгэлийн ял эдлэх ажиллагаанаас мөн дотроо албадлагын арга хэмжээ авагдсан гэсэн бас зөвлөлттэй байдаг байгаа. Энэ нь болохоор одоо тэнсэн этгээдэд хяналт тавих, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан этгээдэд хяналт тавих, шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулсан этгээдэд бол хяналт тавих гэсэн чиглэлээр иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагддаг байна. Говьсөнбөр аймагт бол өнөөдрийн байдлаар иргэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бол хорхоос бүртгэлийн ял эдлэх ажиллагаа ялаар бол одоо шийдвэрлсэн этгээдэд дийлэх хувийг бол одоо торох ялыг эзэлж байгаа. Нийтэд тустай ажил хийх ял бол одоо 2019 оны одоо 9-р сарын байдлаар бол их цөөхөн ирж байгаа. За нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн этгээд нь орон нутгийн одоо тусгаалсан заасан байгууллагуудтай гэрээ байгуулан ялтныг одоо ажилладаг бас нэмэлттэй байгаа. За нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн ялтан бол одоо 7 хоногт 10 цагаас багагүй хугацаагаар дуг ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байгаа. Өдөрт бол яг одоо ажил хийхлээр хамгийн дээдийн цаг бол 4 цаг байгаа. Ялтан өөрөө боломжтой гэж үзэх юм бол 7 хоногийн ажлыг 5 өдөр ажиллаж болно. Эсвэл 7 хоногт бол ажлын 3 өдөр ч юм уу, эсвэл сонгосон 3 өдөртөө дараалсан 3 өдөртөө буюу 10 цагаас багагүй хугацаагаар ялыг эдэлж зөрчилгүй гэж үздэг байгаа. Нийтэд тустай ажил хийх яллаар шийтгүүлсэн одоо энэ Говьсөнбөр аймагт хийж байгаа ялтны онцлогуд бол их дийлэгчлэн бол одоо тогтцолсон бүр дээр ялыг эдлүүлж байгаа гэрээ байгуулаад ажил мэргэжлийн онцлогоос нь шалтгаалan бол тухайн ялтныг бол одоо холбогдох байгууллагууд ажиллах боломжтой байдаг. 1990 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеас хорхоос өөр төрлийн ял хэрэглэхэд баримтлах Нэгдсэн үндэсний байгууллагын наад захын стандарт журмыг баталсан ба түүний 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийгмийн тустай ажлыг заавал хийх ял буюу нийтэд үйлчлэх ял хэмээх ялын төрлийг сонгох үндэслэл зарчмыг тодорхой заасан байдаг байна. Эрүүгийн хуулийн 5-4 зүйл нийтэд тустай ажил хийх ял. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхол тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд учирсан хохирол, хор өршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар нийт 240-өөс 720 цагаар тогтооно. Ялтан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солино. Нийтэд тустай ажил хийх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд биеийн эрүүл мэнд шууд нөлөөлөхөөс нийтэд тустай ажил хийх ялыг жирэмсэн эмэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэсэн заалтууд байдаг байна. Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 наснд хүрсэн ба 18 наснд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл. Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд дараах ялыг оногдуулна. Нийтэд тустай ажил хийлгэх. Зорчих эрхийг хязгаарлах.
сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих. Гэмт хэрэг үйлсэн өсвөр насны хүнд түүний нас бие тохирсон эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгцийн хөгжилд харьцлахгүй нийтэд тустай ажил хийх ял оногдуулна. Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 3-аас дээшгүй цагаар нийт 120-оос 360 цагаар тогтооно. Шүүх нийтэд тустай ажил хийх ял дээр нэмж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлж болно гэж тус заасан байна.